Сургаалт төгс 26 дугаар бүлэг. Зун цас орох ба ургац хураах үеэр бороо орохын адил мөнхөг хүнд хүндэтгэл үзүүлэх нь үл зохино. Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацаатай адил шалтгаангүй хараал намждаггүй. Ташуур моринд хазаар илжигэнд зориулагддаг бол саваа нь мөнхгүүдийн нуруунд зориулагджээ. Мөнхөгт мөнхгөр нь бүү хариул. Эс тэгвэл чи түүнтэй адил болно. Мөнхөг хүн өөрийгөө цэцэн мэргэнд тооцохгүй байхын тулд түүнд мөнхгөр нь хариултыг өг. Мөнхгийн гараар зурууз хөргүүлэгч нь хөлөө тайрж хүчирхийллийг ууж бух хэрэг. Мөнхгийн аман дахь сургаалт үгс нь суун хүнийг хэрэгцээгүй хөлтэй адил болой. Мөнхөг хүнийг өргөмжлөгч нь дүүгүрд чулуу хийж буйтай адил болой. Мөнхгийн аман дахь сургаалт үгс нь согтуугийн гардшаасан өргөстэй адил болой. Мөнхгийг болон өнгөрөн явагчдыг дуудаж хөлсөлдөг хүн бол хүн бүрийг шархтуулдаг харваажтай адил юм. Нохой бөөлцөө долоод өгчлөн мөнхөг хүн мөнхөглөлаа давтгана. Өөрөө өөрийнхөө нүдэнд мэрэгэн байдаг хүнийг чи үзсэн үү? Мөнхөг хүнд тийм нэгнээс шилүү засрах найдлага бий. Залхуу хүн замд арслан байна. Задгаа талбайд догшин арслан байна гэдэг. Хаалга нь угсаараа нээгдэж хаагддаг шиг залхуу хүн орон дээрээ эргэж хөрвөнө. Залхуу хүн аяганд гараа хүргээд эргүүлээд амандаа хүргэх гэж цөхөрнө. Мөнхөг нь өөрийгөө ухаалаг хариу өгч чадах 7 хүнээс шилүү мэрэгэн хэмээдэг. Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоос нохойг чихнээс нь зурж авагчтай адил буюу. Галтай мод болон үхлийн номыг шидэгч галзуу хүн байдаг. Хөршигөө мэхэлчгээд би тоглосон юм гэх хүн тийм нэгэнтэй адил буюу. Түлээ дутагдвал гал унтар нь ховж зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина. Модны нүүрс улайсан цогийг бий болгож түлээн галыг өрдөхийн адил хэрүүлж хүн эвдрэлцлийг өдөөнө. Хов зөөгчийн үгс тансаг идэ будаа мэд байх бөгөөд ходоодны мухардаж хүрнэ. Дүрлцэх хуруул ба хорон зүрх болбоос мөнгөний холцоор өнгөлсөн шавар сав суулгамт буюу. Үзэн яддаг хүн түүнийгээ уруулаараа нуудагч залим ихэ зүрхэндээ хадгалдаг. Тэр хүн нэгүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итэг. Учир нь зүрхэнд нь 7 жигшүүрд зүйл байдаг. Хэдийгээр залим ихээр үзэн ядалт нь багны цаана халгалагдагч түүний хар санаа нь сугларагчдын өмнө илчлэгдэнэ. Нүхийг ухагч хүн өөрөө түүн руугаа унана. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана. Худалж хэл хуурагдагчдыг үзэн яддаг. Бэлдууч ам сүрлийг авчирдаг.